Ухаад тангадын хүү Хараатай мэргэн. Нэгэн эх орныг эзлэн дүрсэн Ухаад таягд гэдэг хаан Улаатай мэргэн, Шараатай мэргэн, Хараатай мэргэн гэдэг 3 хүүтэй юм санжээ. 2 эх хүн гэрлэж, отхон хүн хараахан гэрлээгүй байж гин. Гэтэл Ухаад тангад хааны нүд юм үзхэ болж, сайн эмч, домчнахт үзүүлээд заслахсангүүд түшмтэн зовж, таны мэлми идгэх ямар ч арга алга уу гэж асуувал, нэг арга биенч бий. Гэвч хүүхдүүд маань муу болохоор тусгүй бидтэй гэсэнд түшмэл шалсаар байгаад хэлүүлбэл хүүхдүүдийн маань хэн нэг нь миний үзээгүй газар очивол миний нүд сая илээр босно гэжээ. Их хүү Улаатай мэргэн аян замд базаан бэлдэж мянган шилдэг гэр дагуулan явсаар 60 нацтай мод 60 хилний хүн орсон газар хүрээд эргэж ирвэл хаан эцгэн тэр газар чинь миний 60 жил хаан суусан нутаг билээ гэж гин. Дунд хүү Шараатай мэргэн аян замд базаан бэлдээд явсаар ахыхаа хүрсэн 60 нацтай мод 60 хилний хүн орсон газрыг өнгөрөөд 70 нацтай мод ургасан 70 хилний хүн суусан газар хүрээд гэртээ гэж ирвэл хаан эцгэн тэр газарт чинь би 70 жил хаан суусан билээ гэж гин. Тэгэхээр отхон хүү Хараатай мэргэн төмөр гутал өмсөж төмөр таяг тулж явсаар тун хол газар хүрч явсан хоногийнхаа тоог алдаж гин. Гэтэл нэгэн их хонин сүрэг тохиолдож цаад талд нь хар ирээн авраг могоо аргал ивэртэй хуц залгаад хуцын аргал ивэр нь могоон завжинд тэглээд цаашаа ч үгүй наашаа ч үгүй болж хоёулаа өвхөх гэж байхад хуцыг нь татан гаргавал хуц цойлон давхиж ижилдээ нийлвгэн. Могооч нүдэ нээж ухаан орж хүүг цагирглан ороож чи миний аминд орлоо. Чамайг яахан дими орхих хүлээ. Манайд оч. Гэд нуруунд дээрээ суулган явсаар нэгэн их ан гаваар газар дор орж гэрийнхээ үүдэнд хүүг буулгаад би могой бус доод газрын хүн гээд гэрт орвол мөнөөх могоо нэгэн өвгөн болжээ. Өвгөний охин ихтэйгээ хоёуд баясан ухтаж унд хоол өгч хүүд тэр охин аминчлан чамайг явхад аав юу дуртай 3 юм аав гих байх. Тэгвэл авдарт байгаа хар билүүгээ өг. Адуунд яваа хамбарын хар морой өг гээд дараа нь юу дуртайгаа хэлээрэ гэжээ. Хүүг явх үест сайхан өвгөн дуртай 3 юмаа хэлээд аав гэхэд охиныг хэлснээр гуйвал буруу харж байлна, зөв харж инээн, аминдаа орсон ачид хүндээ яаж үгүй гих вэ гэд өгч гин. Хараатай мэргэн хүү хамбарын хар морой унаж орж ирсэн ан гаваараа дээшээ гараад нэгэн голын усанд нүүр, дараа угааж байгаад алтан шарөнгөтэй үд олбол хамбарын хар морин энэ үд бүү ав гихт нь мориноосоо нуугаад алчууртаа боочгчээ. Цаашаа ягсаар шатар тогзоод хожигдсан хүний толгойг авдаг Харгас хааныг номхруулж тэр хааны хайр ивэлд суун байгаад хаанд мөнөөх өдөө өргөжээ. Гэтэл санаа муу хүмүүс Хараатай мэргэн хүүд атаархаж хорлох арга зохиож хаанд очоод Хараатай мэргэн намайг тийм сайхан үд аваачиж өгөхөд шувууг нь олж иргэхгүй манай хаан тэнэг хүн гэж хэллээ гэвэл хаан тэр үгийг зөвшөөрч Хараатай мэргэнийг дуудаж авчираад над өгсөн үдтэй адил үдтэй шувуу олж ир гэжээ. Хүү би тэр шувуу хаа бүхийг мэдэхгүй гэвэл ямар ч гэсэн чи олж ир. Хэрв чамайг зүхтвэл бид хаа байгаа газраас чинь олж чадна шүү гэж сүрдүүлэхэд Хараатай мэргэн хамбарын хар мориндоо очиж хэлбэл энэ үднөөс их хэрэгүүднэ. Харин би дараачихаас нь айж байна гэд. Чи хаанд очиж 3 нэрсэн дарсаа хийх тэгш гуйж ав. Тэгээд явъя гэжээ. Хараатай мэргэн бүх юмаа бэлдээд мориндоо мордож өдөр шөнөгүй явсаар мориныхоо зааснаар алтан шар үдэд шувууг согтоон бариад хаанд өгвөл хаан баясаж Хараатай мэргэнийг улам хайрлах болжээ. Муу санаат хүмүүс улам атаархаж ахин арга зохиож хаанд очоод Хараатай мэргэн хаан надаар орчлонгийн сайхан гоо хүүхэн авчруулахгүй юм гэж байна гэлээ гэсэнд хаан тэр үгийг нь бас зөвшөөрч Хараатай мэргэнийг дуудаж авчираад тушаавал хүү би тэр хүүхэн хаа бүхийг мэдэхгүй гэвэл чи их бардам антай хүн олон үггүй явж олж иргэж тушааж гин. Хараатай мэргэн бас хар мориндоо очоод арга асууж хэрэгтэй юмаа хаанаас аваад өдрийг өдөр гэлгүй шүнийг шүн гэлгүй явсаар мориныхоо заасан аргаар орчлонгийн хүүхнийг аваад ирвэл хаан гарч өгтөн очход тэр хүүхэн хэрэг чи надтай суун гэвэл миний сайлын гүүг гарч ир. Ис авчирвал би чамтай суухгүй гэхэд тэр гүү чинь хаа байдгийм бэ гэвэл сайх хүүхэн намайг авчирсан тэр хүү мэднэ гэжээ. Хаан Хараатай мэргэнийг дуудаж авчираад тушаавал
Би энэ хүүхний сайлингүү хаа бүхийг мэдэхгүй гэвэл чи дандаа мэдэхгүй гэдэл олоод ирдэг. Заавал орж ир гэж тушаахад хүү мориндоо очиж арга асууж юмаа авч явсаар ганган мөрнөөс орчлонгийн гоо хүүхний сайлингүүг азрахтай тууж ирвэл мөнөөх хүүхэн сайлын хувингаа барьж ухтан гүүгээ сааж нэгэн их тогоонд сүүгээ хийж буцалгаад хаанд. Энэ сүүнд орвол би чантай суун. Чамайг ис орвол би суухгүй гэсэнд хаа найж миний өмнөөс хараатай мэргэн хүү минь ор гэжээ. Хараатай мэргэн буцламгай сүүнд босхон ороод харахтаа орчлонгийн гоо хар хүү босоход хаан үзээд нэг хүн орсны дараа тэр сүү хор болдгийг мэдлгүй давхин ороод хордож өгчээ. Тэр улсад хараатай мэргэнд хүрэх ухаалаг гоо идэр хүн үгүй болохоор хараатай мэргэн хаан орсууж орчлонгийн гоо хүнийг хатнаа болгож гин. Тэгээд нэгэн шудраг түшмэлд хаан ороо захин орхиод гоо гэргийгээ авч хамбарын хар морио унаад уугуул гэртээ ирж. Хаан эцэгтэй очисон газар үдсэн бүхнээ өгүүлбэл эцэг нь ихэд баясан. Би сохроогүй гэлээ. Харин 3 хүүгийнхээ ясыг үзье гэж хуурмаг сохорсон юм гээд отгол хүү хараатай мэргэндээ хаан суурэ өгж хамаг бүгдээр жаран суужээ.